Ихэнх Исекай зохиолд жирийн хүн өөр ертөнц рүү очиод хит хүчтэй болчихдог. Гэхдээ эсрэгээрээ байсан бол яах вэ? 3 маш онцгой чадвартай өсвөр насны хүүхэд гинэт Little Garden гэдэг өөр ертөнц рүү өргөдөнө. Тэр 3 бол амьжигтай хүчтэй, сууд ухаантайч түнтэй өсөлтөх хүн байхгүй болохоор уудаж залхсан Сакамаки Изоёй. Дуу хоолойгоор бусдыг захирах чадвартай ганц 2 үгээр л хэнийг ч дуулууртай болгодог Кудо Асука. Дуу цөөтөөч амьттай ялцаж тэдний чадварыг ашиглаж чаддаг Касукабе Ю. Гэхдээ ийм хүчтэй байлаач гуруулаа уйтгартай утга учиргүй амьдралаар амьдарч байсан. Тэдний Little Garden дээр ирэхэд Куроасагийн ухтаж авч өөрийнх нь нийгэмлэг аврахад туслахыг хүснэ. Энэ ертөнцид хүн бүр Gifts гэж нэрлэгдэх онцгой чадвартай. Тэр чадвараараа Gifts Games гэдэг өндөр сэтгэлтэй тоглоомуудад өсөлтөн ялагч нь мөнгө, эрх мэдэл, нэр хүндийг авна. Гэхдээ тэдний өргөцсөн нийгэмлэх болох нөв нэмс нь бүхнээ алдсан. Газар, нэр хүнд, бахархлаа хүстэл бүгдийг нь хүчрхэг чөтгөрийн лордод алдсан. Ихэнх хүмүүс бол зүгээр л амьд үлдэх гэж зэмцэх байсан баг. Гэхдээ энэ 3 бол огтөөр 9 цагаас эхлээд л тоглоомуудад ялж эхэлнэ. Хүчтэй өсөлтөгчдийг бот нэлгэж хэцүү сорилтуудыг ухаанаар давж баг-багаар нийгэмлэхийн нэр хүндийг сэргэнэ. Татсуноко Таро болон Амано Юугийн зохиолоор сэтгүүлсэн Мондайчи Тачига Исекай кара куру соо дэсю yo. 10-10 тогтсон системийг эвдэн ухаантай, өөрсдөө ихтэй дөрөв таалагддаг бол үзээрэй. Өдөр бүр нэг аним.